За эзний өдрийн мэндүргээ. Бүгд хамтдаа эзний үгийг сонсохын өмнө эзэн рүү хандан залбирцгаая. Өнөөдрийн бидний сонсох үгээр дамжуулж бидний зүрх сэтгэлд бусдыг уучладаг, өршөөдөг бид бас альва хийсэн алдаа зөрчил, буруу зүйлээ таны өмнө улаан хүлээн зөвшөөрч чаддаг байхад бидэнд тусалж өгөөрэй гэж бид хамтдаа эзэн рүү хандан залбирцгаая. Тэнгэрлэг мөнхийн их эзэн минь танд баярлалаа. Өнөөдөр бид хамтдаа цуглаад таны Есүс нэрийг магтах, мөн таны бидэнд өгж байгаа үгийг хамтдаа судлах, унших, хуваалцах энэ цагийг өгсөн учраас танд баярлалаа. Бидний оюун бодлыг та өөрийнхөө өмнө өөрчлөн шинжилж өгөөд өөрийнхөө үгээр та дүүргэж өгөөрэй. Өнөөдрийн үгээр дамжуулж эзэн бурхан минь бид хэн байснаа бас үргэлж сандаг. Бид таны үг дотор өөрчлөгдсөндөө танд талархдаг. Үүний зэрэгцээ эзэн минь бид бас бусдыг уучладаг, өршөөдөг байж чадхад бидэнд туслаарай гэж танаас гуйж. Өнөөдрийн үгээр дамжуулан мөн эзэн минь бид хийсэн альва буруу зүйлээ таны өмнө улаадаг, хүлээн зөвшөөрч чаддаг, танаас ирэх уучлал, амар амгалан хүлээн авч чаддаг байхад биднийг сургаж өгөөрэй гэж танаас гуйж. Тиймийн тулд эзэн минь яг одоо биднийг оюун бодлыг та өөрлөгөө хандуулж өгөөч. Таны үгэнд бид бүх зүрх сэтгэл, бүх анхаарлаа тавихад та бидэнд туслаарай гэж танаас гуйж. Үгийн цагийг эхнээс нь дуустал та удирдах өгөөрөө, та хамт байж өгөөрөө. Бидний оюун бодлыг та өөрийнхөө үг рүү чиглүүлж өгөөрэй гэж танаас гуйж байна. Танд энэ цагийг өргөж, даатгаж, эзэн Есүсийн нэрээр талархан залбирлаа. Амен. Амен. За бид нар Эхлэл номноос явж байгаа. Өнөөдөр бид нар Эхлэл номын 42 дугаар бүлгийг үзнэ. За тэгээд тэрнээс өмнө 42-ыг үзэхээс өмнөх бүлгүүдэд юу болсон гэхээр Йосеф Египтийн нутагт очоод шоронд ороод зүү тайлж өгөөд эзний мэрэгэн ухаанаар тэгээд шоронгоос гараад тушаал дэвшсэн. Фараоны дараах эрх мэдэлт бүхий хүн болсон. Фараон Йосефийн мэрэгэн ухааныг сонсоод хараад Йосефтэй уулзаад тэгээд өөрийнхөө тамхтай алтан бүгжийг Йосефт өгсөн. Тэгээд түүнийг морин суулгаад Египтийн гудамжаар яваад сүгдэцгөө гэж хашгирахад Египтийн бүх хүмүүс Йосефийн өмнө сүгдэж хүндэтгэл өргөсөн. Тарай ногоо илбэг энэ олон жилийн хугацаанд Йосеф Египтийн бүх нутаг даяар явж агуулгуудыг үр тариагаар дүүргэж тэгээд дараагийн ирэх үлсгэлэнгийн 7 жилийг давах бэлтгэл ажлыг хийсэн. Ингээд 7 жилийн туршид бүх үр тариаг нөөцөлж, худалдаж авч агуулгах савуудыг дүүргэж ингэсний дараа үлсгэлэнгийн 7 жил болсон. Яг одоо бидний унших 42 дугаар бүлэг үлсгэлэнгийн 7 жил эхэлсэн энэ үеүүдийг өгүүлж байгаа. Тэгэхээр 41 дугаар бүлгийн 55 дугаар ишлэлдэр ингэж хэлсэн байгаа. Египтийн бүх нутагт үлсгэлэн болсон гэж. Үнэтэй сайхан 7 жил өнгөрөөд үлсгэлэнгийн 7 жил эхлэхэд 41 дугаар бүлгийн 55 дугаар ишлэлдэр Египтийн бүх нутагт үлсгэлэн болсон. Египтэд үлсгэлэн болсон учраас хүмүүс одоо байгаа нөөцөө шавхаад тэгээд дараа нь үр тарианы ирэлт гарсан. Энэ дэр ингэж хүн ард нь фараонд хандан хашгирж үр тариа нэгсэн гэж. 45 дугаар ишлэл дээр бүх өөрсдийнхөө нөөц бололцоо өөрсдөө хангаж чадах бүх зүйлээр хийгээд тэгээд одоо тэд нар бүх юм дууссан учраас фараоноос үр тариа нэгсэн. Энэ үед фараон юу гэсэн гэхээр бүх египтчүүдэд Йосеф дээр очив. Түүний та нарт хэлснээр дагуу үйлдэ гэж. Тэгэхээр Йосеф тэнд бүх эрх мэдлийг, фараоны дараах бүх эрх мэдлийг гартаа атгсан.
бүх үр тариа, бүх зүйлийг захиран зарцуулах эрхтэй болсон. 41-р бүлгийн 57-р ишлэлдэр төгсгөлд ингэж хэлсэн. Учир нь дэлхий даяар бэрх өлсгөлөн болж байлаа гэж. Зөвхөн Египтийн нутаг төдийгүй дэлхий даярах тухайн үеийн бүх дэлхийгээр хүн амьдран сууж байгаа амьдраагүй бүх газар нутагт ган гачиг болж өлсгөлөнд нэрвэгдсэн. Энэ өлсгөлөн Канаан нутагт хүртэл мэдрэгдсэн. 42 дугаар бүлгийн 1-р ишлэлдэр энэ үед Египтэд үр тариа байгааг Яаков мэдээд хөвгүүдтэй хандаж та нар яагаад бие биенээ хараад суугаад байгаа юм бэ гэж хэлв. Яаков бас харахтун Египтэд үр тариа байна гэж би сонслоо. Та нар тийшээ явж тэндээс бидэнд үр тариа худалдаж ав. Тэгвэл бид үхэхгүй амьд үлднэ гэж. Канаан нутагт өлсгөлөн болсон. Канаан нутагт амьдран сууж байгаа Яаков болон түүний 11 хүү, түүний гэр бүл, үр хүүхэд одоо юу гэдэг бүх зүйл өлсгөлөнд нэрвэгдсэн. Тэгээд Яаков энд Египтэд үр тариа байна гэдгийг мэдсэн. Тийм учраас хүүхдүүдээ Египт рүү явж үр тариа олж ирээ гэсэн. За энийг би бүлгийг бүтэн уншиж өгөхгүй. Ер нь товчлоод ингээ гол ярих зүйлүүд ярьж. Дэлхийд даяар өлсгөлөн болсон учраас Канаан нутагт энэ бас хүнд хэцүү нөхцөл байдал үүсчихээс. Тийм учраас Яаков хүүхдүүдээ Египт рүү явж тариа будаа хоол хүнс идэх юм олж ирээ гэж. Ингээд Яаковын 10 хүү Египт рүү явсан. Библиэр яг тэгж хэлсэн. Тэгээд Йосефийн 10 ах нь Египтээс үр тариа худалдаж авахар явлаа. Йосефийн 10 ах явсан. Харин Канаан нутагт Яаков Йосефийн дүү Бенаминийг авч үлдсэн. Бенаминд буюу хамгийн отхон хүүд маань янз бүрийн гай гамшиг тохиолдохгүй гэж. Яг гэвэл түүний хамгийн хайртай хүү Йосеф алга болцсон. Хайц нь мэдэгдэхгүй. Ах нар нь түүний дээлийг гоёмсог дээлийг ураад ямааны цус түрхээд тэгээд аавдаа хэлсэн. Таны хүү цүл биднийг хайж явж байгаад ингээд амьтанд бариулсан байна. Тийм учраас одоо өөрийнхөө хамгийн хайртай хүү Бенаминийг авч үлдсэн. Түүнд бас Йосеф шиг гай зовлон тохиолдохгүй, аюул осол тохиолдохгүй гэд ах нартаа нь явуулаагүй. Ингээд Йосефийн 10 ах Египт рүү үр тариа авахар явсан. Египтэд юу хүлээж байгааг тэд мэдэхгүй. Канаан нутгаас Египт хүртэл их хол замыг туулж байгаа. Синан цөлийг туулж байна, Синаа уулыг давж байна. Тэгээд Египтийн нутаг руу орж ирж байгаа. Хол замыг туулж тэд нар Египтийн нутагт хүрэлцэн ирсэн. Ингэж хэлж байгаа 5 дугаар ишлэлдэр 42-5 дээр Канаан нутагт ган зүд болсон учраас үр тариа худалдаж авахар иргэсдийн дунд Израилийн хөвгүүд ч байлаа гэж. За, Израилийн хөвгүүд гэдэг нөгөө улс үндэстний тухай одоохондоо яриаг байгаа. Яаковын тухай ярьж байгаа. Яаковын нэрийг бурхан Израиль болгож өөрчилсөн. Израилийн хөвгүүд гэдэгт нөгөө Йосефийн 10 ах л одоохондоо явж байгаа. Йосефийн 10 ах тэнд үр тариа худалдаж авахар ирсэн гадна дотны олон хүмүүсийн дунд тэнд байсан. Одоо түүх маш их сонирхолтойгоор үргэлжилж байгаа. Йосеф 37 дугаар бүлэг дээр ах нар дээр очсон. Ах нарыгаа хоноо хариулаад явж байхад Шихемд байгаагээ Шихем рүү явсан чинь Дотон руу явцсан гэд Дотон дээр очиж явах үед ах нар нь түүнийг хараад нөгөө зүүдлэгч мөрөөдөгч их юм санагч ирж гэн. Цөмөрөө түүнийг одоо алчи гэд ингээ хоорондоо хуулцсан. Тэгээд түүний зүүд мөрөөдөл түүний нөгөө гоё яриад байдаг зүйл юу болохыг цөмөрөө харцгаая гэж. Тэгээ Йосеф ах нар дээрээ ирэх үед ах нар нь түүнийг алхаар хувилдсан байсан. Харин том ах Рубен түүнийг өмгөөлөөд зүгээр л худаг руу хийчихье гэдэг. Тэгээ худаг руу хийцэн байжгаад Египт рүү явж исэн худалдаачдад Йосефийг 20 мөнгөн зоосоор зарсан. Одоо түүх өөрчлөгдсөн. 6 дугаар ишлэлдэр ингэж хэлж байгаа. Йосеф тэр нутгийн эрх мэдэлд нь бөгөөд нутгийнхаа бүх ард түмэнд үр тариа худалдаж байлаа гэж. Бүх эрх мэдлийг Йосеф хатгсан. Бид нэр 41 дугаар бүлэг дээрээс үзэх юм бол фараон хэлсэн. Би бол зүгээр фараон.
хаан суудлд сууж байгаагаасаа л чамаас өөр бүх эрх мэдлийг чи ав. Тэгээ яг одоо энэ дээр хэлсэн тэр нутгийн эрх мэдэлт нь Йосеф болсон. Хинд үр тариа өгөх үү? Хинд зарах уу? Ямар үн ханшаар өгөх үү? Бүх зүйл Йосефийн эрх мэдэлд оров. Йосеф дээр яг энэ үед ах нар нь ирсэн. 6 дугаар ишлэлийн төгсгөлдөр ингэж хэлсэн. Йосефийн ах нар тэнд хурж ирээд түүний өмнө сүгдэн нүрээ газарт хүргэж мөрөгцгөө гэж. Энэ Йосефийн бүр баг багтаа зүүдэлсэн зүүдний биелэл энд болж байгаа. Йосеф ах нартайгаа уулзснаас хойш хамгийн сүүлд уулзснаас хойш маш олон зүйл өөрчлөгдсөн. Олон жил болсон. Энэ эрх мэдэлтэй үр тариа худалдаж байгаа эрх мэдэлтэй нэгэн бол өөрсдийнх нь дүү гэж ах нар бол ерөөсөө мэдэхгүй байна. Яг гэвэл Йосеф яг л Египт хүн шиг хувцлаж, будаж те одоо бие авч яваа байдал хэлж ярьж байгаа бүх зүйл нь яг л Египт хүн. Тийм учраас энэ дээр ингэж хэлсэн. 7 дугаар ишлэл дээр Йосеф ах нараа харамгц тэднийг танив. Гэвч тэрээр таньдгүй хүн шиг гэж хэлж байгаа. Ах нарыгаа Йосеф таньсан. Харин ах нар нь түүнийг таниагүй. Мэдээж тэдний бодолд нөгөө боол болгон худалдагдсан Йосеф ийм эрх мэдэлтэй болцсон байна гэж тэд нар ерөөсөө төсөөлөхгүй. Йосефийг одоо амьд гэж тэд нар ерөөсөө бас бодохгүй байна. Тийм учраас тэр эрх мэдэлтэй хүн бол өөрсдийнх нь дүү гэж тэд нар мэдэхгүйсэн. Тийм учраас түүний өмнө нэрэн сүгдэж мөрөгцгөөсөн. Тэгэхээр 37 дугаар бүлгийн Эхлэл номын 37 дугаар бүлгийн 6 дугаар ишлэлдэр Йосеф ингэж хэлсэн. Нэгэн зүүдлээд тэгээд ах нартай ингэж хэлсэн байна. Бидний тариалангийн талбайд сүрэл боогоод байж байтал гинэт миний боосон сүрэл босоод зогсчихсон. Харин үзэгтэн та нарын сүрэл боосон сүрэл миний боосон сүрлийг тойр зогсоод түүнд мөргөцгөөсөн гэж. Энэ зүүдийг ах нартай ярьсан. Тэгээ ах нар нь энэ зүүдийг сонсоод чи бидний эзэн, бидний хаан, бидний захирагч, бидний удирдагч болох гээд байгаа мó. Тэгээд дотоод ирэх үед яг энэ зүүдийг санаад түүнийг алъя. Тэгэх юм бол түүний энэ яриад байсан зүүд хүсэл мөрөөдөл юу болох вэ гэдгийг цөмөрөө үздцгээе гэж хэлсэн. Тэгээд одоо бүгдээрээ ирээд 6 дугаар ишлэлийн төгсгөл дээр Йосефийн ах нар тэнд хурж ирээд түүний өмнө сүгдэн нүрээ газарт хүргэн мөрөгцгөөсөн гэж. Ах нар ингэж мөргөхдөө тэр зүүд мүүд инээ тэрээг бол ерөөсөө санахгүйсэн. Эрх мэдэлтэй нэгний өмнө хоол хүнс авахаар, үр тариа авахаар ирсэн учраас хүндэтгэл үзүүлж байгаа. Тэгээд Йосеф ах нараа хараад таньсан. Канаан нутгаас ирсэн те энэ хэсэг хүмүүс гэд харахтаа миний ах Рубен, Симон, Лев, Дан, Нафтали эдгээр бүгдээрээ байна гэдгийг тэд нар мэдсэн. Хэдийгээр олон жил өнгөрсөн боловч Йосеф ах нараа хараад таньсан. Йосеф хуучин хэвээрээ тэгээд боол маягтай ч юм уу байж исэн бол ах нар нь таних л байсан байх л та. Гэхдээ одоо байр суурь өөрчлөгдсөн. Йосеф боол биш, шоронгийн хоригдл биш. Тэр Египт нутгийн захирагч гэдэг байр суурин дээр өрсөн. Тийм учраас ах нар түүнийг ерөөсөө таниагүй. Тийм учраас Йосеф ингэж хэлсэн. Та нар хаанаас ирэв гэж ширүүн дуугаар асуусан гэж хэлж байгаа. Нэлээд ширүүн дуугаар. Тэгээ мэдээж ах нар ирсэн Израилийн хөвгүүд өөрсдөө танилцуулсан. Бид бол үр тариа худалдаж авахаар Канаан нутгаас ирцгээсэ гэж. 9-р ишлэлдэр ингэж хэлсэн. Тэгтэл Йосеф тэдний тухай зүүдэлсэн зүүдээ санаж гэж байгаа. Нөгөө боосон сүрэл түүний сүрлийг тойроод мөргөжсэн энэ зүүдэд санаад. Тэгээд юу гэж хэлсэнхээр та нар бол туршуулах. Манай нутгаас хэдийг энэ үлсгэлэнг далимдуулж, дэлхийд даяар болж байгаа бэрх үлсгэлэнг далимдуулж, хоол хүнс байгаа манай нутагт сууршихаар дил сул газар хайж ирсэн хүмүүс байна гэж.
Та нар бол туршуулууд. Та нар манай эндээс дил сул газар хайхаар ирсэн байна гэж тэдэнд хэлв. Йосеф ахнараа өөрт нь юу хийснийг мэдчихсэн. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Йосеф зүгээр сул дорой нэгэн байха болсон. Тэр бол Египтийн хүчирхэг нэгэн болсон. Тийм учраас одоо Йосефийн оюун бодолд ахнараасаа өшөө авах бодол төрж болно. Тэр чинь зарагдсан, тэгээ зодуулаад, нүхэнд хаягдаад, тэгээ хорхон мөнгөн зоосоор зарагдсан нь явсаар байжгаад боол болсон, бүр шоронгийн хоригдол болох хэмжээнд хүртэл ахнар нь түүнд хандсан. Ахнар зараагүй байсан бол арай өөр байх байсан. Гэхдээ бүр шоронгийн хоригдол болох нөхцөлд ортол нь ахнар хандсан учраас Йосеф одоо ахнараасаа өшөө авах маш сайхан нөхцөл энд бүрдсэн. Яагаад гэвэл тэр бүх эрх мэдлийг авсан. Египтийн цэргүүдэд нэг үг хэлэхэд Израилийн хөвгүүдийг барьж алах, устгах, эсвэл шоронд хорих, өөрийнх нь туулж үдсэн амьдралаар амьдруулах үг таалга Йосефийн өмнө одоо нээлттэй байна. Тийм учраас Йосеф энэ дээр та нар бол туршуулууд, манай газар нутгаас дэл сүл газар хайж ирсэн хүмүүс байна гэж. Мэдээж Йосеф бид нэр цаашаа Библийн үгүүдийг унших юм бол ахнараасаа өшөө авах, ахнарыгаа үзэн ядсан тийм үйлдэл ерөөсө гаргаагүй. Гэхдээ нөхцөл байдал бол Йосефийн талд хамгийн сайнаар эргэжчихсэн ийм цаг хугацаанд байна. Харин Йосеф ахнарыгаа хандсан хандлага нэлээд ширүүн байсан. Өөрт нь хандж исэн хандлагыг бодохдоо магадгүй өөрийнхөө зүүдэлж исэн зүүдийг санахтаа ахнартаа нэлээд ширүүн хандсан. Та нар бол яалтчгүй миний хэлснээр туршуулууд. Ахнар нь хэдийгээр өөрсдийгөө өмгөөлж, "Үгүй бид зөвхөн үр тариа авахар ирсэн хүмүүсээ" гэж хэлжсэн боловч Йосефийн хувьд ахнартаа жаахан ширүүн хандсан. Магадгүй яг тухайн үед жаахан уур нь хүрсэн байх. Гэхдээ Йосефийн дотор ахнарыгаа үзэн ядалт, хорсол, зэвүүцэл аль нь байгаагүй. Тэгээд Йосеф бүх одоо мэдээллийг ахнараасаа авсан. Ахнар нь юу гэж хэлсэнгээр таны зарц бид нар бол Канаан нутгийн нэг хүний хөвгүүд бөгөөд ах トゥ 10 хоёулаа. Үзэгтэн отхон дүү маань аавтайгаа хамт байгаа, нөгөө нэг нь алга болсон гэж хэлж байгаа. Мэдээж Йосефт тэр эрх мэдэлтэй үнд бид нар зарчихсан гэж хэлж чадахгүй шүү дээ. Хэлж болохгүй бас. Тийм учраас нэг дүү нь алга болсон. Нөгөөх нь аавтайгаа үлдсэн. Одоо бид нар нэг хүний 12 хүүхдийн 10 нь таны өмнө ирчихсэн байна. Бид бол ямар нэгэн газар нутаг тагнаж туршихаар ирсэн хүмүүс биш. Бид нэг эцгийн 10 хүүхдүүд манай гэр бүл өлсгөлэн байгаа учраас бид нар одоо хоол хүнс авах хэрэгтэй байна гэдгээ хэлсэн. Йосефийн ахнартай үзүүлсэн хандлага түрүүлсэн нэлээд ширүүн байсан. Юунд мэдэгдэж байгаа гэхээр ингэж хэлж байгаа. Миний хэлснээр та нар бол туршуулууд. Та нарыг ийм нэг зүйлээр шалгаж үзье. Фараон амьд. Та нарын отхон дүү энд ирэхгүй бол та нар эндээс явж чадахгүй. Та нар нэгийг ээлгээж гэж. Дүүгээ авчруул. Харин та нар энд хоригдох болно. Та нарын үгийг шалгаж үнэн ч эсхийг чинь үзэн. Фараон амьд. Хэрв тийм биш байвал та нар туршуулууд мөн. Тэгээд Йосеф тэднийг хамтдан 3 хоног хорионд байлгасан гэж хэлж байгаа. Шоронд хорьсон. Өөрөө их хүнд зовлон зүдгүүр бэрхшээлийг туулсан. Тэгээд ахнартаа дүнгийн зах зухаас нь л ер нь амсуулсан. 3 хоног тэднийг хорионд байлгаад тэгээд 3 дахь өдөр нь Йосеф тэднийг суллаад нэг нь явж үр тариа авчиад тэгээд дүүгээ авчрах гэхээр авч явж байгаа үр тариагаа магадгүй замдаа идэ талд нь ороод очисон чинь гэр бүл нь нэлээд өлсгөлэн бол.
Энэ бүх зүйлийг тэд нар Йосеф бодолцож үзээд ингэж хэлсэн. 18 дугаар эшлэлдэр би Бурханаас имээдэг тул та нар ийм нэг юм хийгээд амиа аварцгаая. Хэрв та нар үнэн чөдрөх хүмүүс бол ах トゥ нараасаа нэгийг хорионыхоо байранд үлдээгээд бусд нь явж өлсгөлөнд нэрвэгцэн гэр орондоо үр тариа хүргэж өгөө. Тэгээд эрэхтэй отхон дүүгээ над дээр авчир. Тэгвэл та нарын үг үнэн болж та нар үхэхгүй болно. Нэгийг явуулах гэжсэн бол одоо нэгийг үлдээгээд бусдыг явуул. Нилээн их хэмжээний үр тариа өгөөд тэнд байгаа гэр бүлтэй ах トゥ хамаатан садаа одоо юу гэдэг нөгөө энэ 10 ах чинь бас гэр бүл болоод үржиж олон болцсон баг. Тэгэхээр тэднэрт үр тариа их хэмжээний үр тариа эрэхтэй гэдгийг Йосеф ойлгож байгаа. Тийм учраас нэгийгээ үлдээгээд бусд нь яв үр тариагаа аваад гэж. Бурхан биднэрт хүсэл мөрөөдөл, зориг, алсын хараа зэргийг өгдөг. Хүн болгон бид нар амьдралын нэг зориг байх. Биднэрт хүн болгоны оюун бодолд нэг хүсэл мөрөөдөл байх. Хүн болгон магадгүй алсын хараа гэдэг зүйл байгаа. Би яг л ийм зүйлд хүрмээр байна. Ийм зүйлд хүрэхийн тулд би ийм зүйлүүдийг үйлдэх хэрэгтэй. Библиэлд юу гэж хэлж байгаа гэхээр хүмүүс төлөвлөдөг боловч эзэн замыг нь шулуутгадаг гэж. Тэгэхээр Йосефийн хувьд тухайн үеийн Египтийн захирагч болно гэсэн хүсэл мөрөөдөл байгаагүй. Йосефд бол өөрт нь байгаагүй. Гэхдээ Бурхан Йосефэд зүүдлүүлж түүнд нэг юм хүсэл өгсөн. Нэг харах зүйл өгсөн. Тэ 37 дугаар бүлэг дээр Йосефийн боож исэн сүрэл босоо зогсоход бусад дах нарын сүрэл түүнд мөргсөн гэж. Дараа нь нар сар одод түүнд хүндэтгэл үзүүлсэн гэдэг зүйдээ аавдаа хэлсэн. Ах нар нь түүнд зэвүүцэж дургуутсах үед аав нь харин түүний хэлсэн үгийг санаад түүний зүүдийг оюун бодолтой хадгалж үлдсэн гэж хэлсэн байна. 37 дугаар эшлэлд бүлэг дээр. Тэгэхээр Бурхан тэр нэг зүүдээр дамжуулж Йосефт нэг юм хараа ямар нэгэн мөрөөдөл өгсөн байна. Гэтэл түүний амьдрал бүр орвонгоороо эргэж, зарагдаж, хоригдож хүнд хэцүү замыг туулсан. Бурхан Йосефт өгсөн энэ хараагаа гүйцэлдүүлэхийн тулд энэ замуудыг сонгосон. Египтийн захирагч Йосеф болоогүй өөр хүн болсон байсан бол Израилийн хөвгүүдэд, Канаан нутгийнханд, харь үндэстнүүдэд үр тариа худалдах байсан уу юу гэдгийг бид нар сайн мэдэхгүй. Гэтэл Бурхан нөгөө Авраамд амласан амлалт, Исаакд амласан амлалт, Яаковд өгсөн амлалт энэ бүхнээ гүйцэлдүүлэхийн тулд маш сонирхолтой арга замаар Йосефийг удирдах явсаар байгаад өнөөдрийн энэ өндөрлөгт авчирсан. Тэгэхээр өнөөдөр бидний амьдрал тохиолдож байгаа магадгүй хүнд хэцүү зүйл, баяр хөөртэй зүйлүүдийг бид нар эргэж харах юм бол бид нар өөрсдийнхөө зориг, алсын хараа, хүсэл мөрөөдөл рүүгээ харах юм бол Бурхан биднийг удирдах явж байгаа. Миний хувьд би ямар нэгэн гэр бүлтэй болохоос өмнө 1990-ад оны үед гэсэн үг. Ямар ч зориг, ямар ч хүсэл мөрөөдөл гэдэг зүйл надад байгаагүй. Миний амьдарч байсан тэр хэсэг газарт айл болгон арх зардаг, хүн болгон арх уудаг байсан учраас би бол тийм л амьдрал намайг хүлээж байгаа гэж бодож байсан. Гэтэл гэр бүлтэй болоод нэг эмэгтэйтэй танилцаад нэг үерхэд ингээд гэр бүл болсон чинь арай өөр зүйл харж эхэлсэн. Би чинь ингэх ёстой юм байна. Арай өөр хүсэл мөрөөдөлтэй болж эхэлсэн. Тэгээд энэхүү харж байгаа хараа зоригтой хүрэхийн тулд би мэдээж төлөвлөн би ингэх хэрэгтэй, ингэж ажил хийх хэрэгтэй, сардаа тэдэн төгрөгийн орлого олох хэрэгтэй гэсэн ийм зүйлүүд байгаа. Гэтэл ингээд одоо ингээд өнгөрсөн өдрүүдэд харахаар миний хүсэжсэн
тийм хэмжээний цалин мөнгө би олж байгаагүй. Би бол нэлээд өндөр юм болж. Гэтэл хэдийгээр би тэгж олж байгаагүй ч гэсэн Бурхны удирдлагыг ингээ харахаар бүх зүйл хангалттай байсан. Тэгэхээр би цаасан дээр төлөвлөдөг боловч Бурхан замыг нь чиглүүлж өгдөг гэж. Би өөрийнхөө хүсэл мөрөөдлийг цаасан дээр бичээд энд хүрэхийн тулд би ийм алхмуудыг хийнэ гэж төлөвлөдөг боловч хөлийг эзэн чиглүүлж өгдөг. Хаашаа явах вэ? Ямар алхам хийх вэ гэдгийг. Тэгэхээр бид нар тэр болгоныг мэдхийн тулд яах хэрэгтэй юм гэхээр Библийг унших хэрэгтэй, залбирах хэрэгтэй, өөрийнхөө бодож байгаа, төлөвлөж байгаа, хүсэж байгаа тэр зүйлээ цаасан дээр буулгаад тэрнийхээ төлөө залбирах хэрэгтэй. Бурхан замыг нь зааж өгдөг. Бурхан тэнд хүрэх үүд хаалгуудыг нээж өгдөг. Тэгэхээр бидний амьдралд тулгарч байгаа энэ янз бүрийн нөхцөл байдлуудыг харахтаа бид нар гомдлох биш, харин Бурхан руу хандан залбирах хэрэгтэй болж байгаа. Магадгүй талархлын залбирлыг бид нар өргөх хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр өнөөдрийнхөө нөхцөл байдлыг хараад бид нар гутарж гунид суух биш. Харин Бурханд өнөөдрөө даатгаад маргаашийнхаа төлөө бид нар Бурхан миний хөлийг хаан тавих нь гэдгийг мэдрэх хэрэгтэй болж байгаа. Өнгөрсөн бол бэлэг, өнөөдөр бол боломж. Биш ээ, өнгөрсөн бол сургамж, өнөөдөр бол бэлэг, маргааш бол өнөөдөр бол боломж, маргааш бол бэлэг. Тэгэхээр бид нар маргааш өгөгдөж байгаа тэр бэлгийг задлж үзэхийн тулд өнөөдөр бидний өмнө тавьсан тэр Бурханы тавьсан зам дээр бид нар алхам хийх хэрэгтэй. Бурхан бид нар өнөөдөр гэдэг энэ боломжийг гаргаж өгсөн. Тэгэхээр бид нар өнөөдрийн энэ боломжийг ашиглах хэрэгтэй. Ашиглахдаа бид нар яаж ашиглах юм бол Бурханы үгийн дагуу. Өнөөдөр Бурхан таныг Библийн үгийг уншаасаа, над руу хандан залбираасаа гэсэн ийм боломжуудыг гаргаж өгч байгаа. Маргааш юу болохыг бид нар мэдэхгүй. Тийм учраас ийм боломжтой байгаа дээр гомдолж, хорсож, атаархаж, үзэн ядж яхаар Бурханы үгийг уншаад Бурханд талархал өргөөд маргааш хүрэхийн тулд та миний хөлийг ямар зам дээр тавьмаар байна вэ гэдгийг асуух хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр Йосеф энэ олон жилийн туршид 10 орчим жилийн туршид хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахдаа Бурхан руу хандан гомдолж байгаагүй. Яг одоо нөхцөл байдал өөрчлөгдөөд өөрөө бүх нэг улсын бүх эрх мэдлийг атгацсан байгаа энэ үедээ ах нартаа атаархаж хорсож үзэн ядаагүй. Тэр юу гэж хэлж байгаа гэхээр та нар нэгийгээ үлдээгээд бусд нь хоол хүнсээ аваад үлсгэлэн байгаа гэрлүүгээ яв. Гэхдээ эрэхтэй харин та нар отхон дүүгээ надад авцар. Тэгэх юм бол би та нарын үнэн чудраг байдлыг мэдэх болно гэж. Энийг сонсоод ах нарын хариу үйлдэл ямар байсан гэхээр өмнө нь бол тэд нар алын хэдий дүүгээ ингэчээ тэгчээ гэдэг байсан бол яг одоо ингэж хэлж байгаа 21-р эшлэлдэр тэд бид дүүгийнхээ явдлаас болж ялтан болцгоолоо. Биднээс инэрлэг гуйсан түүний сэтгэлийн зовлон шаналлыг нь бид харсан ч сонсоогүй тул тэр зовлон биднэрт ирж байна гэж өөр хоорондоо ярьцгаажлаа гэж. Йосеф ахнараасаа гуйж явах үед биднээс инэрлэг гуйсан түүний сэтгэлийн зовлон шаналлыг бид сонссон ч гэсэн гүйцэлдүүлэхийг хүсээгүй. Энэ шанал, энэ зовлон одоо биднэрт ирж байна гэж. Нөгөө монголчууд үлийн үр гэж ярьдаг те. Ийхэн зүйл ирж байна гэж. Тэгэхээр ах нарын хувьд одоо яагаад ийм хэцүү нөхцөл байдалд орчвоо гэдгээ эхнээс нь ингээ бодоод явсан чинь Йосеф дээр л ирж байгаа. Тэ? Йосеф дээр л ирсэн. Тэгээд ингэж дүүгийнхаа явдлаас болж бид ялтан болсон. Йосеф тэр хүн биднээс инэрлэг гуйсан боловч бид түүнийг өршөөгөөгүй. Тэгээд түүний үүлийн үр, түүний зовлон яг одоо биднэрт ирж байна гэж. Тэгээд нөгөө Ребүн дүүгээ битээ алаа гэдэг ах ингэж хэлж байгаа бусдаа. Тэр хөвгүнд битгий нүгэл үйлдгэж би та нарт хэлээгүй юу? Гэвч та нар сонсоогүй. Харах тун одоо түүний цус нэхэгдэж байна гэж. Юу хийснээ тэд нар ойлгосон. Ухаарсан.
Магадгүй яг одоо тэдний зүрх сэтгэл гимшсэн байдал ирэлдэрж байгаа. Дүүгээ сонсдог л байж. Түүний сэтгэлийн зовлон биднээс гүйжсэн тэр инэрлийг бид нар сонсдог л байж. Тэгсэн бол ийм хэцүү нөхцөл байдалд бид орохгүй байх байжээ гэж тэд нар ойлгож байгаа. Мэдээж заримдаа бид нар нэг зүйл хийхдээ эсвэл хэлэхдээ яг тэрний дараагийн үр дагавар юу вэ гэдгийг бид нар яг тухайн нөхцөл байдлаа сайн мэддэггүй, ойлгодоггүй. Йосефийн ах нарын хувьд түүнийг Египт рүү явж ирсэн худалдаачдад зарахтаа хожимын үр дагаврыг тэд нар ерөөсө бодолцоог. Зүгээр л аавда тэр өгчихсөн гэж хэлчихэ. Гэтэл хожимын үр дагавар нь яг одоо энд гарч ирж байгаа. Йосеф эрх мэдэлтэй болсон, дүүнэр нь биш, ах нар нь түүнд мөргөж сүгдцгөөс. Тэгэхээр бид нар ямар нэгэн шийдвэр гаргахдаа, ямар нэгэн зүйлийг хийхдээ, хэлэхдээ сайн бодох хэрэгтэй. Тийм учраас монголчууд 7 хэмжээж нэг огтол гэж хэлж байгаа тийм. Тэгээ нөгөө бушуу туулаа бориундаа бааста яарвал даарч гэдэг. Иймэрхүү зүйлүүд айгүй хөө. Тийм учраас бодох хэрэгтэй гэж. Бодох хэрэгтэй. Библиэлд яг энэ зүйлийг хэлдэг. Та нарын амнаас гарсан үг заавал за, үгүй бол үгүй. Бодлохгүй хэлсэн үг бүрийнхээ төлөө та нар шүүгдэх болно гэж. Тийм учраас бид нар аливаа зүйлд бодолтой хандах хэрэгтэй. Залбиралтай хандах хэрэгтэй. Бурхны үгтэй хандах хэрэгтэй гэсэн үг. Ах нартайгаа Йосеф хэлмэрчээр дамжуулан, орчуулагчаар дамжуулан ярьжсэн гэж 23 дугаар эшлэлдэр ингэж. Тэд өөр хоорондоо хэлмэрчээр дамжуулан ярилцаж байсан учраас Йосеф тэр үгийг нь ойлгосныг тэд мэдээгүй гэж хэлж байгаа. Хоорондоо ярьж байхдаа. Йосеф бол Египтээр ирээд нэг хүн Израиль руу орчуулаад иймэрхүү маягаар харьцчихсан учраас тэд нар хоорондоо ярьж байгаа Йосеф ойлгож байгаа, сонсож байгаа, ухаарж байгаа, мэдж байгаа гэдгийг тэд нар мэдэхгүй байсан. Тийм учраас тэд нар хоорондоо бол чөлөөтэй ярьжсэн. Тэгээд тэр ярьж байгаа зүйлийг харахтаа Йосеф энэ хүмүүс ах нар маань надад үйлдсэн энэ алдаа зөрчил гэмнүгэл буруу зүйлээ ойлгож байгаа юм байна. Түүнээс болоод ийм болчлоо гэдгийг мэдж байгаа юм байна гэж мэдэрсэн. Тийм учраас 24 дугаар эшлэлдэр Йосеф тэднийг орхин гарч өөлөө гэж хэлж байгаа. Ах нарынхаа одоо сэтгэлийг ойлгож шít. Ийм зүйл хийсэн учраас өнөөдөр тэр зовлон бид нар дээр ирж байна. Шал дэмий буруу зүйл бид нар хийсэн байна гэдгийг хоорондоо ярилцсан. Тэгээд ах нарынхаа сэтгэлийг ойлгоод тэднийг орхиод гарч яваад өөлсөн гэж. За ингээд ямар ч байсан бурхан Йосефийг тэртээ доороос өндөрт үргэмжилсэн. Тэ? Шоронгийн хоригдл байхад. Бүр Египтийн эрх мэдэлтэй захирагч болгосон баг. Ингээд Йосеф ах нарынхаа ингэж хэлж байгаа. Симоныг тэдний нүдэн дээр хүлээд гэж. Йосеф тэдний дундаас Симоныг барьж тэдний нүдний өмнө хүлж орхив. Тэгээд тэдний шуудаад үр тариа дүүргэж хүн бүрийн өгсөн мөнгийг уутанд нь буцаан хийлгэж тэдэнд замын хүнс өгөхийг тушааж түүнийг нь ёсоор болговоо гэж. Симоныг хүлж орхиод бусад 9 ахыхаа шуудаанд үр тариагийн дүүргэж өгөөд үр тарианыхын дээр амсар дээр нь мөнгийн тавиад нөгөө худалдаж авсан мөнгийг буцаа шуудаанд нь хийгээд тэгээд тэднэрт өгс. Тэгээд замдаа хэрэглэх хүнс өгсөө гэж. Тэгэхээр Йосеф ямар ч байсан ах нар нь өөрт нь яаж хандсныг бодохдоо үзэн ядаж атаархаж өшөө авах гэсэн хүсэл Йосефт байхгүйсэн. Яагаад гэвэл 18 дугаар эшлэлийн эхлэлдэр би бурхнаас имээдэг тул гэж хэлсэн. Багада Яаковаас сонссон Авраамийн бурхан, Исаакийн бурханы тухай тэр мэдчихсэн. Бурхан Авраамд, Исаакд ямар амлалтууд өгсөн бэ гэдгийг тэр мэдчихсэн. Бурханы замын дагуу, Бурханы үгийн дагуу алхах нь түүний амьдралд ямар гайхамшигтай үр дагавруудыг авчрах вэ гэдгийг тэр ойлгочихсон байсан. Тийм учраас би Бурханаас имээдэг тул гэж хэлж байгаа.
Тийм учраас түүний зүрх сэтгэл дотор инэрл, нинжин сэтгэл, уучлал тэр бүх зүйл байсан. Тийм учраас ах нартаа үр тариаг нь дүүргэж өгөөд, замдаа идэх хүнсийг нь бэлдэж өгөөд тэднийг явуулсан гэж. Яг гэвэл ах нарынхаа чин сэтгэлийг Йосеф ойлгосон. Эдгээр ийм зүйл хийсэндээ харамсаж явд юм байна, гимшиж явд юм байна. Тэ? Сэтгэлийн зовлонг тэд нар эдэлж явд юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас тэр ах нартаа нинжин сэтгэлээр хандсан баг. Ингээд ах нар нь Синай уулыг даваа, Синан цөлийг гатлаад Канаан нутаг руу явж явах замдаа нэгэн өдөр буудлаад ингэж хэлж байгаа. Нэг нь буудалсан газартаа илжгэндээ тижөөлөхөөр уудныхаа амыг нээтэл, уудных нь аман дээр өөрийнх нь мөнгө байхыг харсан гэж. Ах нар бол хизээч мөнгө буцааж өгнө гэж тэд нар бодоогүй. Гэтэл мөнгө нь уудных нь аман дээр байсныг харсан. Энэ зүйлээс болж тэднэрт юу тохиолдсон гэхээр ингэж хэлж байгаа. 35 дугаар ишлэлдэр тэгээд тэднийг уутуудаас суллахад харахтун хүн бүрийн боодолтой мөнгө нь уудан дотроо байлаа. Тэд бас эцгэнч боодолтой мөнгөө хараад бүгд айцгаажээ гэж хэлж байгаа. Яагаад Бурхан ингэж хандах болов гэж. Энэ зүйлийн тухай ингэж хэлсэн. 28 дугаар ишлэлийн төгсгөл дээр тэгтэл тэдний зүрх пал хийн тэд бие биеэ дагжин харж Бурхан бидэнд юу хийх нь энэвэ гэцгээвэ гэж хэлж байгаа. Тэд нар айс хүн болгоны уутны аман дээр мөнгө нь байсан. Тэд нар одоо ингээд үр тэрэ үнэгүй авчлаа гэсэн үг шүү дээ. Үнэгүй авцсан. Энэ Египтийн захирагч биднэрт юу хийх гэж байна? Бурхан яагаад биднэрт ингэж хандах болов гэдгээс айж хэлсэн. Бурхан яагаад юу хийж байна бидний амьдралд? Египтийн захирагч ингэж мөнгө хийснээр яг яах гэж байна гэдэг айдас тэдний дотор байна. Эзлэн түрэмгийлэх гэж байна уу? Эсвэл үнэгүй үр тэрэ аваад явчлаа гэдээ араас хөөж ирж биднийг алах гэж байна уу? Тэдний дотор янз бүрийн зүйл бодогдож байгаа. Янз бүрийн зүйл бодогдож байгаа учраас тэдний дотор айдас байсан. Тэд бас Яаков эцгэнч боодолтой мөнгийг хараад бүгд айцгаасан гэж хэлж байгаа. Ингэж айх үндэс өмнө нь арсан. Дүүгийнхаа инрэл хайн гуйсан тэр дууг сонсоод тэд нар уучлаагүй, түүнийг ойшоож үзээгүй, дүүдээ харгас хэрцгий хандсан. Энэ бүх зүйлийг тэд нар бодож үзэж айсан. Бурхан дүүгийн минь дүүдээ хандсан энэ хандлагаар дамжуулж биднэрт юу хийх гээд байна гэдэг айдас, гэдэг бодол тэдний дотор орж ирсэн. Тийм учраас тэд бүгд айсаа гэж хэлж байгаа. Тэгээд эцгийн зүрх сэтгэл буюу Яаковын зүрх сэтгэл нэлээд хүнд хэцүү болж ирсэн. Яг энэ дээр тэр зүйл гарч ирж байгаа. 36 дугаар ишлэл дээр харин эцэг Яаков тэдэнд та нар намайг хүүхдүүдээс минь хагцуулж байна. Йосеф алга болсон. Одоо Симон алга боллоо. Тэгээ та нар одоо явахдаа Бенаминыг авч явна гэж яриад идэг. Ийм зүйл байж болохгүй. Та нар нэг нэгээр нь намайг хүүхдүүдээс минь нэг нэгээр нь хагцуулж байна. Ирээд ах нар аяллахаа тайлбар тавьж байгаа шүү дээ. Бид нар ингээ Египтэд очисон, тэм хүнтэй уулзсан, тэгээ үр тэрэ авсан, тэр биднээс таны тухай, гэр бүлийн тухай асуусан, бид нар бүгдийг үнэн зөвөөр хариулсан. Тэгсэн чинь дүүгээ авцар гэж хэлсэн. Бенаминыг бид нар дараа явахдаа аваад явна гэж. Энэ үед Яаков яг энэ зүйлийг хэлж байгаа. Йосеф алга болсон. Амьд өгснийг мэдэхгүй. Ямар ч байсан түүний хувцас цустай ирсэн. Йосеф алга болсон. Одоо Симон алга болсон. Түүнээс юу ч ирээгүй. Хувцсны тасархаач ирээгүй. Гэтэл одоо та нар дахиад Бенаминыг миний хайртай хүүг авч явах гэж. Ийм зүйл байж болохгүй. Өгж явахгүй. Тэгээд яг энэ зүйл нэлээд хатуу хэлсэн. 38 дугаар эшлэл дээр Яаков миний хүү та нартай хамт явахгүй.
Ах нь нэгэнд үхэж тэр ганцаараа үлдсэн. Хэрэв та нартай хамт явах замд түүнд гай зовлон учрвал та нар буурал толгойг минь үхэгчдийн орон руу өө гашуудалтайгаар явуулах болно. Хэрвээ Бенаминыг өгөөд явуулах юм бол ахтай нь адилхан гай түүтгэр тохиолдох юм бол би тисэхгүй. Тийм учраас та нар үхэгчдийн орон руу намайг нас ороход үхэгчдийн орон руу та нар өө гашуудалтайгаар явуулах болно. Та нар намайг нас өгөх юм бол ийм гашуудалтайгаар явуулах болно. Тийм учраас миний хүү та нартай хамт явахгүй гэж. Мэдээж энэ бол ингэж маш их зовлон зүдгүүр үтсэн эцэг хүн аваад яв гэж шууд хэлж чадахгүй шүү дээ мэдээж. Тэгэхээр энэ бол яхаарахгүй Яаковын зөв. Гэхдээ Яаков яг уу Йосеф шиг хүүхдүүд нь ийм нэг олон жилийн өмнө хийсэн хэрэгтээ гимшиж явдгийн байна гэдгийг тэр ерөөсөө ухаарт ойлгоогүй. Яг тэгвэл ах нар нь дүүдээ тийм зүйл хийцэн гэж Яаков ерөөсөө төсөөлөөчгүй байгаа. Йосефийг зарцсан гэдгийг. Тэгэхээр зүгээр Йосеф бол алга болсон. Хайц нь мэдэгдэхгүй. Гэтэл одоо та нар түүний дүүг авч явах гээд ийм гай зовлон би дахиж амсмааргүй байна гэж. Тэгэхээр Бурхан Авраамд өгсөн амлалт, Исаакд өгсөн амлалт, мөн Яаковд өгсөн амлалтаа биелүүлэх гэж байгаа. Түүнийг биелүүлэх, амлалтаа биелүүлэх үйл явц маш сонирхолтой арга замаар бид заримдаа бидний оюун бодолд ормооргүй тийм нөхцөл байдлаар дамжуулан Бурхан ажиллаа хийж байгаа. Авраамд чиний үр удмыг Тэнгэрийн одноос олон болгоно гэж хэлсэн. Ганц Исаакийг өгсөн. Исаакд бас яг адилхан амлалт өгсөн. Би чиний үр удмыг Тэнгэрийн од шиг олон болгоно. Чи тоолж чаддсан бол Тэнгэрийн одыг тоол гэж. Гэтэл Исаакд хоёр хүү өгсөн. Яаков, Исав. Яаковд хэлсэн. Би Авраамд амласан амлалт, Исаакд амласан амлалтаа би чамаар дамжуулан биелүүлэх болно. Чиний үр удмаас олон овг аймагуд үүсэж гарна. Ингээд Яаков 12 хүүтэй болсон. Бурхны амлалт баг багаар биелсээр яваа. Гэхдээ одоо хүртэл Яаковын Авраамд өгсөн амлалт, Исаакд өгсөн амлалт бүрэн төгс биелээ олоогүй яваа. Тэд нар газар нутаг байхгүй. Канаан нутагт тэд нар цагаач хүн шиг амьдарч. Нөгөө Тэнгэрийн одноос олон болох үр удам нь 12 л байж байгаа. Яг хөө тэднээс нэг ганц нэг хүүхдүүд нэмэгдээд нэг 20 орчим хүмүүс, 30 орчим хүмүүс гэт ингээд. Нөгөө Авраамд өгсөн алтар нэр чинь агуу их болно гэсэн амлалт энд бол одоохондоо биелэлээ олоог. Йосеф бол Авраамын бурхан, Исаакийн бурхан гэдгийг мэдж байгаа. Авраамыг дуудсан, Исаакийг дуудсан бурхан. Гэтэл үнэнд одоо хүртэл яг энэ цаг хүртэл тэр Авраамын алтар нурт агуу их болсон юм байхгүй байна. Авраамд амласан газар нутаг одоохондоо байхгүй. Тэнгэрийн од шиг үр удам одоохондоо байхгүй. Гэхдээ бурхан өөрийнхөө амлалтыг хизээч мартдаггүй. Тэр амлалтандаа хүрэхийн тулд нөхцөл байдлуудыг сайнаар өргүүлдэг. Йосефийн энэ нөхцөл байдал хэдийгээр маш муу нөхцөл байдалд орсон боловч ямар тач бурхан одоогоор бол Йосефийг тэр муу нөхцөл байдлыг арай сайжруулсан. Нэгэн улсын Египтийн захирагч болгон томилсон байна. Цаашаа бид нар Библиэрээс үзэх юм бол нөхцөл байдал дахиад орвонгороо эргэж байгаа юм зүйлүүд зөндөө. Тэгэхээр бурхан өөрийнхөө амлалтыг биелүүлэхийн тулд мэдээж бурхан шууд биелүүлж болно. Авраамд зөндөө олон үр удам өгөөд нөгөөх нь хэдхэн жилийн дотор өсөж үржөөд өнөр өтгөн болоод тухайн үеийн дэлхий гэж нэрлэгдэжсэн бүх газруудаар тархаад ийм үйл ажиллагааг бурхан хийж чадна. Гэхдээ бурхан арай өөр арга замаар хийгээд байгаа. Бид нар Библийг үзэх юм бол бурханы арга замууд
заримдаа ингээд ойлгомжгүй юм шиг байгаад. Гэтэл төгсгөл нь үргэлж яг Бурхны амлалтан дээр ирж идэг. Бурхан биднэрт мөнхийн улсыг амласан. Мөнхийн улсад орох арга зам нь юу вэ? Есүс Христ энэ дэлхийд ирж хүн төрлөختний гэм нүглийг үүргэсэн. Маш сонирхолтой сонин арга замаар. Яагаад шууд биднийг мөнхийн улс руу ингээ авчиж болохгүй гэж. Тэ? Гэтэл Есүс Христийг энэ дэлхийд илгээгээд түүнийг бүр бусдыг үйлчлэгч болгоод бусдад доромжлуулаад тэгээд гүтгэгдээ загалмай цовдлогдоод түүний арга замыг бид ингээ үзэх юм бол заримдаа ойлгомжгүй юм шиг. Гэтэл яг энэ бүх нөхцөл байдлаас энэ хийж байгаа бүх зүйлүүд нь эцсийн цэг нь яг тэр мөнхийн улс руу чиглэж байна. Есүс Христэд итгэх юм бол түүнийг загалмай цовдлсон Бурхан биш. Бидний гэм нүгэл. Бид гэм нүгэлтэй учраас мөнхийн улс руу энэ бохир атаархалтайгаа, үзэн ядалцтайгаа, хорсолтойгоо орох боломжгүй. Тэм учраас энэ бүх зүйлийг уучлах, тайлж хаях, өөрсдийнхөө оюун бодлыг шинжлэх хэрэгтэй. Тэр нь Есүс Христ байсан. Есүсийг бид гэм нүгэлтэй учраас Бурхан биднийг гэм нүглээс уучлахын тулд, аврахын тулд Есүс Христийг энэ дэлхийд илгээхээс өөр аргагүйсэн. Есүс Христ энэ дэлхийд ирсэн. Тэр хүмүүст мөнхийн улсын тухай хамгийн гоё гайхамшигтай зүйлийг ярьжсэн боловч хүмүүс түүнийг гүтгэж, доромжилж, ташуурдаж, загалмай цовдлсон. Есүс Христ ингэж загалмай цовдлогдохдоо өөрийнхөө төлөө биш. Таны төлөө, хүн төрлөختний төлөө, Бурханаар дуудагдсан тэр нэгний төлөө загалмай дээр цовдлогдсон. Йосефийн амьдрал яг тийм. Тэр гүтгэгдэж, худалдагдаж, шоронд орж, доромжлогдож, тэгээд хаан ширээнд Египтийн захирагч болсон. Энэ нь Йосефийн төлөөх биш байсан. Харин бид нар Библийн Эхлэл номын төгсгөл дээрээс харах юм бол амийг аврахын тулд гэж хэлсэн байна. Өшөө олон амийг аврахын тулд Бурхны хийсэн үйл ажиллагаа юм а гэж. Тэгэхээр та өөрийнхөө амьдралд байгаа хүсэл мөрөөдөл, зорилго тэр бүх зүйлийг төлөвлөөд тэрийг Бурхны өмнө авчраад түүнийхээ төлөө та залбирах хэрэгтэй. Зүгээр бичээд Бурхан минь би ингэ битсэн та угаасаа уншиж чадах юм чи энийг уншичаараа гэд ингээд орхих биш. Та яг тэр зүйлээ хүсэж байгаа бол хүсэн залбирах хэрэгтэй. Өөрийнхөө дотроос гомдлыг, одоогийнхоо нөхцөл байдлыг хараад үзэн ядах, үзэн ядалтуудаа бүгдийг нь хаях хэрэгтэй. Бурханд талархалтайгаар та надад ийм хүсэл мөрөөдөл, ийм зориг, ийм тэмүүллийг өгсөн. Яг энийг гүйцэлдүүлэхэд та надад мэрэгэн ухааныг, боломжуудыг, үүд хаалгуудыг нээж өгөөч гэж та залбирах хэрэгтэй. Мэдээж Бурхан уншиж чадна. Гэхдээ таныг залбираасаа гэж тэр хүсдэг. Та нар гойдгүй учраас авдаггүй гэж хэлсэн. Тийм учраас ах トゥ нараа та Бурхан танд өгсөн тэр хүсэл мөрөөдөлд хүрэхийн тулд та залбирах хэрэгтэй. Бурханы үгийн дагуу та хүсэх хэрэгтэй болж байгаа. Бидний эзэн Йосеф шиг таныг хамгийн сайнаар өрөөж, таны дотроос атаах хорсол, уур хилэн, хорсол, гомдол болгоныг таягдан хаяад инэрлийг, инжин сэтгэлийг, амар амгалан уучлалыг таны дотор байлгах болтугай.